Энэ бол Сантегийн олс. Харин энэ бол Эрзүү холболт. Эхний бичлэгээрээ бид Сантегийн олсны тухай ярина. Хизээ хэрхэн хэрэглэх, ямар төрөл байдаг талаар ярилцгаална. Ер нь Сантегийн олс гэж юу вэ? Олс гэдэг нь ургамал юм байна. Майлаг гэдэг ийм цэцгийн ишинд байдаг 1 м хүртэл хурдтай, маш нарийнхан, бат бөх хялгас. Майлаг гэдэг цэцгийг талбай тариалт юм байна. Тэгэнгүүтээ намар цэцэг нь унаад дуусч харна. Ишгийг хатаад, наранд хит хоног тавьж хатаагаад хураад ирсэн чинь. Үүнийг үйлдвэрлэв аваачаад ичнээс нь чимхээд тэгэд маш нарийн самаас хамнаад тэгээд сортол. Ингэж Орос хүүхний өсийг Орос хүүхнүүд хийх юм биш үү? Энэ нэр маш нарийн самаас хамдахгүй бол зарим нэг олснууд нь Эрзүү ороход өргөснүүд нь гарлууд огдод шүү дээ, тийм. Гүшин олсны ургамлаар зөндөө юм хийх юм байна. Цаас, хувцас, цүнх, гэр ахуйн ихмэл идэл, гал төсөжтэй барилгын дулаалга, тоосго, хемп гэрит гэдэг болоо хүртэл хийх юм биш үү? Биот хүрш Майлангийн өвнөөс нь тоос гаргаж аваад гурил хүртэл хийдэг гинэ. Тэр ч яг Сантегийн тарин Эрзүү ороход шилдэг. Ер нь энэ Сантегийн Эрзүүг орох хэрэг байт юм уу? Мэдээж Сантегийн Эрзүүг орох шаардлагатай. Мэргэжлийн хэллэгэд сайлыг, жирийг, нягтруулга гэх мэтээр нэрлэдэг. Ороогоогүй, нягтруулаагүй холболтыг хийвэл яахыг харъя. Хорбон дотор юу ч хийсэн гоё шүү дээ. Харин юугаар ч хамаагүй ороод мэдээж яах ч вэ? Хамгийн ихний дүрм олсоор ороод чангасан тохиолдолд бага зэргийн буцааж болно. Манай энэ тохиолдолд болохоор эр хаалт руу хогшүүгчийг холбож үзүүлье. Эхлээд холбохоос өмнө хоосон чангалаад Эрзүүнд ямар нэгэн дефект байна уу? Мөн хэд эргэж хангарч байна вэ гэдгийг анхаарна. 1 2 3 4 5. 5 эргэж хангарч байна гэдэг маань өөрөө Сантегийн олсыг ороосон тохиолдолд 4 эргэж хангараад сүүлд нь бүтэн 1 Эрзүү болдгийнэ гэсэн үг. Энэ тохиолдолд яг Махвекин буюу энэ хаалтны бариулан дээшээ харсан байвал хогшүүгчийг яг ингэж байрлуулах хэрэгтэй. Хэрвээ 4 хагас ч юм уу нэг иймэрхүү таарчих юм бол олсоор ороосон тохиолдолд бага зэргийн буцааж болно гэсэн үг. Нэг иймэрхүү барилттай болох. 1 2 3 4 5. Буруу ороосон талаар яриа. Надад ийм нэг хоолой байна. Манай найдны хогон дээрээс чирж ирсэн юм шиг байна. Тэгэнгүүт энэ яасан бэ гэхээр өдөрийнх нь бүх Сантегийн олс нь өөрөө уг руугаа шахагдсан. Энэ Эрзүүг ерөнхийдөө тайлаад үзэх юм бол дотор нь ямар ч олс байхгүй гэсэн үг. Бүгдээрээ хойш шахагдсан. Тэгээд тос хэрэглээгүйгээс болоод энэ нөхөр бол ерөнхийдөө хатцсан байгаа. Энийг тайлаад үзэх юм бол зүгээр ийм нэг хатцсан шавил гарч ирнэ хугарч унаад. Тэгэхээр яг энийг тайлж үзэж байгаа бичлэгийг би бүр та нарт тусгайлан оруулж өгч үзүүлнэ. Ажилдаа оръё. Зарим Эрзүүнууд маань ийм ховилтой байж идэг. Өөрийнхөө Эрзүүн дээр ийм жижиг ховилтой. Зарим Эрзүүн маань болохоор огт ховилгүй байж идэг. Энэ тохиолдолд яа гэм бэ гэхээр энд олсыг орохоор хаалт буюу холбох хэрэгцээ чангалахаар дагаж иргээд идэг. Ингээд олсон дагаж иргээд идэг. Тэгээд угандаа тулчдаг. Үзүүрээс ингээд дагаж авсараа шат угандаа тулчдаг. Тэгээд үзүүрт нь ингээд Эрзүү. Энийг ингэж дагаж ирүүлэхүн тулд нэгдүгээр олсоо маш сайн чанга орох хэрэгтэй. Хоёрдугаар энэ дээр яг ийм тодорхой хэмжээний ховлуудыг үүсгэж өгнө. Энийг одоо юугаар ч гэсэн болно. Хэрэг өшөө тойж болж байна. Автирк, бах, мөн төмрийн өрөө байсан ч болно. Ерөнхийдөө гарын доорх материалаар. Хэрэг өшөөтөр бол зүгээр тодорхой хэмжээнд нэг жоохон батаад. Нэг иймэрхүүгээр. Энэ маань өөрөө ингээд хурууны өндгөнд хүрэх хэмжээний байх юм бол олсоо өөрөө бариад зуураад үлдчихнэ. Холбох хэрэгсэл маань чангарахад дагаж ирэхгүй гэсэн үг. Автиркаар байж болж байна. Автиркаар байх юм бол мөн адил нэг иймэрхүү маягаар. Нэг иймэрхүү маягаар. Дахиад байж болж байна.
Бас ингээд нэг эрзоог нэг жоохон интеллект үдээд. За нэг юм. Эсвэл төмрийн өрөөгөр хийж болж байна. Төмрийн өрөөгөр авах юм бол энийг бас нэг тодорхой хэмжээний жоохон за нэг иймэрхүү. Ингээд жоохон хортон суулгах гэж байна гэсэн үг. Энд дараа нь олсон орно. Олсон орон яг хаанаас нь эхэлж орох юм бэ? Үзүүрээс нь эхэлж орох юм уу? Эсвэл төгсгөлөөс нь эхэлж орох юм уу? За эхлээд төгсгөлөөс нь эхлээд үзүүр рүү ороод үзье. За төгсгөлөөс нь эхлээд үзүүр рүү орохоор ингээд эрдэнэудаа дагаж ороод. Давж тодорхой хэмжээнд. За тэгж хангалч. За одоо харин үзүүрээс нь эхлээд төгсгөл рүү нор. За одоо хангалч. За эхний ороосноо тайлбар үзье. За энэ маань эрдэнэудаа давж ороогдсон учраас бүгдээрээ тасарчдаг. Тэгээд айгүй багаар гарч ирдэг. За заримуд нь болохоор ингээд холбох хэрэгсэл дотроо үлдчихдэг. Тэгээд ингээд багаар жижиг гарчдаг учраас энэ маань усаалтнаа. Бүгдээрээ ингээд тасраад жижигхэн болцсон. За одоо үзүүрээс төгсгөл рүү ороосоо хоёр дахь ороосоо тавьж үзье. За энэ маань болохоор хамгийн эхэлж миний эсхийн уруугаараа дарж ирсэн хэсэг маань тасарна. Харин үлдсэн хэсэг нь эрдэнэхаа дагууд нь бүгд бүтэн байж идэг. Тийм болохоор ямар нэгэн нэвтрүүлга алдаагүйгээр ус алдахгүй. За ингээ уртаараа гарчиж байна. Зохих хэмжээнд олсон сонгож байна. За зохих хэмжээнд гэдэг маань өөрөө интернетээр болохоор 20 эрдз банд тэдэн грамм, 15 эрдз банд тэдэн грамм гэсэн байдаг. За тэр маань бол буруу юм аа. Эрдз байгаа олсоор ороогоод дууссны дараа эрдз багны ирмэг нь өөрөө харагдаж байхад л болно. Тийм ч их биш. За тэгээд олсон сонгож аваад орно. За мэдээж зүүн гартлынхаа эрхүүр угаар сайн дарж өгөөд аль болох чанга орох нь. Хамгийн эрдэнэний хамгийн үзүүр хэсгээс нь уг руу нар зүү орож өгнө. Эрдэнэ олгонд нь оруулаад 1 2 3 4 5. За 5 оруулсныхаа дараагаар энэ хамгийн эхэлж эрхийн уруугаараа дарж исэн хэсгээ аваад энэтэйгээ хамт үзүүрт нь орно. За үүнийгээ сайн чангалаад эрдэнэгаа бөхчүүлээд өгч байна. За тэгэнгүүт энэ эрдэнэныхаа маань энэ ирмэг хэсгүүд нь харагдаж байгаа. Олс маань зөвхөн энэ дотор ховл хэсгүүд нь орж өгсөн байна гэсэн үг. За үүн дээрээ бүгдээрээ тосон түрхлэгээ аваад өргөж. За тосон түрхлэг маань бас мөн хит их биш. Бага хэмжээний. За мөн эрдэнэхийн дагууд нь нар зөв түрхэж өгнө. Хэрэв буруу дэш түрхчих юм бол нөгөө нэг олсон буцаагаад шамлаад тайлж байгаа гэсэн. За маш нэгнээр түрхэж өгөөд за тэгээд илүү гарсан холбох хэрэгслийнхээ дотор түрхээд өгч. За тэгэхээр 6 үндэндээ арчичдөө. За одоо холбоцгоё. 2 дугаар дүрм. Эхний 1 болон 2 дахь эрдзваг заавалчгүй гараар эргүүл чангална. Им эрдзваг руу 90 эрдзваг шууд бүлээдэж болохгүй. Маш зөөлхөн алгуурхнаар хийдэг шиг эхний 1 болон 2 дахь эрдзваг тоолоод маш зөөлх хэрэгүүл 1 2. За энэ маань өөрөө эрдзваг ямар нэгэн байдлаар буруу зөв эсвэл далийн мөрөө авцуулахгүй гэж байгаа. За үүний дараагаар багжаар чамлж болно. За мөн тоолоод. Буруу 4. Олсон хоошоогоо сагаж гарч ирээгүй. Олсон төртлөг хэрэгэлсэн учраас олсон маань өөрөө илж ирэхгүй. Яг ийм холболт бол 50-аас 60 жил яах ч хөө. Хэрвээ ямар нэгэн байдлаар жоохон илүү чангалчих юм бол үүнийг олсоор орож чангасан тохиолдолд бага зэргийн буцааж болно. Иймэрхүү тохиолдолд бол бага зэргийн нэг иймэрхүү буцааж болно. Хаалт маань өөрөө заавалчгүй ийм байдалтай байх хэвээр. Тэгээ хогшогч маань өөрөө доош харсан байх хэвээр. Одоо бүгдээрээ тайлж үзье. Тайлж үзэхээрээ эрдэнэний завсар бүрт нь олс маань өөрөө үлдэж гэнэ үгүй юу гэдгийг үзгэнэ. За энэ хоошоо шахагдсан хэсэг бол зүгээр тосон түрхлэг буюу паст маань байгаа.
гадуур нь авах төрөж өгсөн. За тэгээд энэ завсар болгонд олс маань өөрөө шахагдаад үлдсэн байгаа. Одоо ингэж гарч ирж байна. Хэрвээ буруу оруулсан тохиолдолд ингэ гарч ирсэн тохиолдолд бид нэр юу ч байхгүй бүх олснууд нь хоошоо руугаа шахагдсан байна. За ингээд олд маань энэ маягаар завсар бүртээ үлдсэн. Тэгээд огт тасраагүй уртаараа гарч ирж байна. За энэ үзүүр хэсэгтээ байгаа энэ тосон түрхлэгтэй хэсэг бол хідэнчил болж исэн илж ирэхгүй, тасрахгүй. Тийм учраас яг ийм холболт бол 40-50 жил яагч вэ? Өнөөдөр Сантигныгийн олсыг англиар бол Plumbing Hamp гэдэг юм байлаа шүү. Харин оросоор бол Santechnichеский лён гэдэг юм байна. Тэгэхээр нэг энэ хавьд нь бичээд оруулчих. Та нар хайхаар бол яг ингэж бичээд тэгээ хаагаарай. 3 дугаар дүрм. Олсны гадуур паст юм уу тосон түрхлэгийг заавал түрхэн. Моторын тос, товууд, эсвэл ажилсан маасал бүр болохгүй бол шингэн диплом байсан ч болно. 5-6 сар болоод тайлаад авчих төр холболтон дээр бол олсыг ямар нэгэн тосон түрхлэхгүйгээр дангаар нь хэрэгжилж болно. Гэхдээ Сантигныгийн лент байх юм бол давхарлаа тос ороочвол дөрвөлээ сайн л та. Тосгүйгээр бол халаалт халуун усан дээр жоохон температур аваад ирэхээр хатаад мод шиг болоод тусаалдаад эхэлдэг. Энэ дээр би өөрийнхөө бүр задлж үзэж байгаа бичлэгийг үзүүлье. За халаалтан дээр явжсэн холболт байна. За энэ олсны орооснуудыг харахад бол нэлийн уулцсан шиг байна. За энэ бол гайгүй шинэ сүүл чинээр холбож орсон юм шиг. Уул нь бол олс чинь энэ эрзооныхоо холболтуудыг нэг бүрт нь ингэж шигэж ороодох хэрэгтэй юм. Тэгээд чангалахад хоошоо шамрахгүйгээр эндээ барьж тогтож үлдчих хэрэгтэй. За энийг одоо ямар ч сан тайлж үзье. Тайлж үзээ дотроос нь ямар хуу гарч ирэх харцгаая. За эрзоонууд янзын сайхан цэвэрхэн гарч ирж байна. Уул нь бол ингэж гарч ирэх ёсгүй. Энэ эрзоонуудын дотор бүгдэнд нь одоо яг энэ угны эрзоонд ингэж олс үлдсэн байгаа шиг бүгдэнд нь үлдэх ёстой. За тэгээд энийг ингэж тосон түрхлэгээр фастаар тосож өгж орох ёстой. Тэгэх юм бол ингэж хатахгүй одоо энэ ингэж бонцор шиг ингэж нэг целлулоз шиг одоо ингэ хагарч унаад. Энэ нь өөрөө ингэж уул нь үзүүртээ ороосон боловч чангалахад ингэж дагаж чангарч явсаар ажид үзүүртээ үлдчихэж. Бүх эрзоон угандаа ирцэн. Тэгээ бүгдээрээ ингэж тосон түрхлэг хэрэглээг болохоор хатцсан. Үүрээд тасарч унаад нэг иймэрхүү болцсон. Бүр үзүүр дээр ингээ бүгдээрээ тогтоод үлдсэн. Тэгээ ингээ хатуу одоо ингээ бүгд шиг болоод ингээ нэг иймэрхүү болцсон байна да. Хүүт усан дээр олсыг тосгүй ороочхоор илжрээд ялзраад басал усалдаад эхэлдэг. Яг энэ дээр би нэг жишээ болсон. Тэрийг үзье. За энэ болохоор өмнө ингээ хүүт усан дээр байсан. Тосон түрхлэг фаст хэрэглэхгүйгээр ороцсон байгаа байхгүй. Тэгээд ирэхээр ингээ нэг тодорхой хугацааны дараа ингээ хөлрөөд гоож идэрдэг. За энэ байна. За дахиад эднэр байна. Ер нь бол болж өгвөл тосон түрхлэг фастыг хэрэгжилж олсыг ашиглах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр маань өөрөө норохгүй, хөлрөхгүй одоо ингээд энэ шиг илжирэхгүй байхгүй. Энэ бол одоо ингээд тодорхой хугацааны дараа нэг hodохгүй усалцтай. Дахиад одоо энэ бол юу яасан биш уулна. Уулна их давгүй ороосон байна. Олцоо дэвсээд гадуур диплогоо ороогоод гэхдээ тосон түрхлэг хэрэглээгүй. Тийм болохоор энэ ингээд хатаад илж ирсэн. Тэр ерөөс ингэж бүтнээрээ гарч ирэхгүй. Хэрвээ тос түрхсэн бол энэ зүгээр нэг захаас нь аваад хажууд шин татхад бүгдээрээ хөөрөө гараад ирнэ. Ганц нэг эрдэнэт нь л үлдээл. Нэг гүндэгийн эрдэнэт байгаа ганц нэг орооцууд нь үлдээл тэр бусд хөөрөө гараад ирнэ. Тэгээ бүгдээрээ ингэ илэрч тасарч унаад. За Монголд бол нэг иймэрхүү осноо зарагддаг юм байна. За тэгэнгүүтээ эднэрийн төрлөн гэх юм бол энэ арай зөөлхөө. Тэгээд арай богинохон төрөл. За нэг 50 грамын савлгаатаараа нэг 2500 төгрөгөөр зарагдчихсан. За энэ бас арай зөөлхөн мөртлөө урт төрлөх. Бас 50 грамын савлгаатай нэг 2500 орчим. За энэ болохоор 200 грамын савлгаатай. Тэгээд нарийнхан зөөлхөн. Тэгээд нэлийн урт төрлийнх. Энэ харин хатуун. Нэлийн хатуун урт төрлийнх. Энэ бас 2500 орчим. Энэ болохоор авч явахад айгүй цэвэрхэн, бусаархан. Тэгээд 5000 төгрөгөөр зарагдчихсан. Тэгтээ энийг 15 юм уу 20 мөрийн бага хэмжээний эрзваа орооход бол нэлийн бүдүүтгэхээр тэгэхээр тасалж гаргаж ирж хуваана гэсэн үг. Бүр жижигхэн авсаарсан гэх юм бол энэ нөхөр бол 1500 2000 төгрөгөөр зарагдчихсан. Их хэмжээний биш багахан холболтод бол. За аль нь дээр юм бэ гэвэл штэ. Энэ бүгдээрээ л яг л ичлэх. Бүгдээрээ л ичлэх нь эрзваа холболтыг орооход ямар ч асуудал. Эхлээд олсныхын сул талыг ярих уу, давуу талыг ярих уу? Аль нь зөв бол за сул талаа эхлээд ярьчих та. Олсоор ороосон ихэнх холболтууд ихэнх тохиолдолд нэмж чангалуулах гатал шиг байдаг шүү. Их нарийн болохоор биелэд ороход жоохон төвөгтэй. Тийм болохоор заавал биелийг ороо. За тэгээд тосмос паст мас гэдэг ихээр гар жоохон заваарна, бас өмнөс жоохон заваардаг. Хунцар 100 дээр хийж болохгүй. Яг тэгтэй материал учраас чангалж явах явцад нэг бол дээр 100 налагч нь эсвэл хунцар нуур хаарч байгаа гэдэг. Олсны энэ шишгүүд нь хаа сайгүй алддаг.
За тэгээ мэдхгүй дээ. Эхнэр нэг шавс түүхний тухай яриад байдаг шүү дээ. За одоо даваа талын нэрээ. Олсоор орж байгаа тохиолдолд нэгтарчлаа алдахгүйгээр байршилтын тохируулах зорилгоор бага зэргийн бутаж болно. Бүр 45 градус хүртэл. Хамгийн хямдхан нь муу болохоор хамгийн хямдхан биш шүү. Бусдаагаар харьцуулахад хамгийн хямдхан. Бас хамгийн алкоголик. Том жижиг ямар ч хэмжээтэй эрс зонд хэрэгжиж болно. Дараар татсан, машинаар татсан завууд ямар ч төрлийн эрс зонд хэрэгжиж болно. Ямар ч төрлийн газруудаар хэрэгжиж болно. Нойтон, зэвтэй, нагаартцсан, бүр усгойчсэн ч хэрэгжиж болно. Ерөнхийдөө энэ эрс зон холболт гэдэг юм чинь хамгийн найдвар холболт. Яаж ч таасаа өгчтэй. Гэхдээ та ойлгох хэрэгтэй. Сантехникийг энэ эрс зон холболтгүйгээр төсөөлөх хэрэггүй. Жишээ нь нэг төрлийн шугамнаас нөгөө төрлийн шугамруу холбоол заавалч эрс зон холболт гэж шил. За тэгээд манометр, термометр, за тэгээд хаалт, винтл, уян холбоо, холигч гэх мэт. Бүгдэн дээр нь л эрс зон холболт гэж шил. Маш олон төрлийн нэвтрүүлэг материал байдаг. Харин сайн болон муу гэж байхгүй. Харин ямар холбох хэрэгсээр юугаар орох вэ гэдгээрээ тохиромжтой материал гэж. Хэрвээ дам болон ширмэн холбох хэрэгсээр бол эрс зон жоохон гүнзгий. Тийм болохоор айл болох яг тэгтэйгээр нь олс болон пастыг төрхөө сонгож өгөх хэрэгтэй. Паст тусан төрхлөн нь олсыг нэвтрүүлдэггүй. Зөвхөн илжирч хатаж ялзалхаас сэргийлж идэв. Олс нь хамгийн түгээмэл, хамгийн хямдхан, ихэнх тохиолдолд тохиромжтой, бас хамгийн органик. Ялангуяа том хэмжээтэй. Битүү зэв нагаа наалтсан бохирдсон эрс зон байх юм бол олс нь хамгийн зөв шийдэл. Сантехникийн линз, шингэн технологи, сантехникийн утас нь миний бодлоор илүү ахуй зэрэг. Олс шиг гараа муу холбоо зааварчлахгүй. Их хэмжээгээр авч явах шаардлагагүй. Угаасаа та ийм хэмжээгээр авахчгүй. Хөөс нэг ийм бодолтой ах нар үүдэг тийм. Сангийн линт нь дэлхийд техник хэрэглээ. Ах нь бараг 30-аад жил сан хийж. Бүх юмаа сангийн линтээр ордог гэж. Олсоо бараг чулуун зэвсгүй. Сантехникийн линт л бараг хамгийн бэст гэсэн байна. За байж болно. Гэхдээ үгүй. Сантехникийн линт нь ягт багтаа материал ч гэсэн өндөр температур төсвөртэй, цэвэрхэн, үлэмжтэй ууг нь гоё. Даанч 50%-аас дээш голчтой ч юм уу иймэрхүү 50-ийн эцгон контр мөвтөн дээр дан ганц сангийн линтэр бол та амжилт олохгүй.